Сайн мэцхан хүүхдүүдээ хүн нэгэн хичээлээ төлөвлөж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань би гэр бүлийн гишүүн, гэр бүл дэх миний оролцоо гэсэн сэдэв байна. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бидний ярилцах зүйл маань гэр бүлийн гишүүн гэж хэн бэ? Гэр бүлийн гишүүд ямар үүрэгтэй вэ гэсэн асуултын дагуу ярилцах болно. Бидний гэр бүл бол бичил нийгэм байдаг байна. Нэгэн хүүхэд бидэнд загтал хэлгээжээ. Тэр загталтаа гэр бүлийнхнийхээ тухайд танилцуулсан байна. Бүгдээрээ загтлыг нь уншиж асуултанд хариулъя. За, загтлыг нь ойлгож уншаарай хүүхдүүдээ. Хэрвээ чи загтлаа уншаад ойлгосон бол дараах асуултуудад хариулж ярилцаарай. Аз баярын гэр бүлийн амьдралын тухайд юу мэдэж авсан бэ? Аз баяр болон тэдний аав, эмээ нь гэр бүлийн ургийн бичгийн талаар ямар бодолтой байсан бэ? Харин чиний бодол санал юу байдаг вэ? Гэсэн асуултанд хариулж ярилцаарай. Мөн өөрийн 3 үеийн ургийн бичгээ зурж тэмдэглээрэй. Ургийн бичгийн зураглал хийхдээ Аз баярын гэр бүлийн ургийн бичгийн зураглалыг харж ашиглаж болно. Мөн ургийн бичиг хийхдээ ээж аавынхаа тусламжийг аваарай. Ургийн бичиг бичихтэй ургийн бичигт өөрийн эцгийн эцгийг өвөг эцэг гэж нэрлэдэг байх нь. Харин эхийн эхийг эмэг эх хэмээн нэрлэдэг байх нэ. Ургийн модод зурж байгаад дээр нь бичиж тэмдэглээрэй. Ярилццгаая. Өөрийн гэр бүлдээ үүрэг хариуцлага хүлээж хувь нэмрээ оруулдаг хүнийг гэр бүлийн гишүүн гэдэг байна. Гэр бүлийн гишүүд харилцан туслалцаж бие биенээ хайрлах, хүндэтгэх үүрэгтэй. Гишүүн бүр гэр бүлийнхээ аз жаргал, амгалан тайван амьдралыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж чадал боломжоор тусалдаг. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн хүлээсэн үүргийг гүйцэтгэж бие биеэ сонсож асуудлаа хамтран шийддэг. Хүүхэд ч гэсэн гэр бүлийн гишүүн тул үүрэг хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулнаа. Гэр бүлийнхнийг нэгтгэж байдаг зүйл бол тэдний хайр, хүндэтгэл, итгэл юм. Гэр бүлээ зохион байгуулах, өөрийн орлого зарлагаа тооцох, нэмэгдүүлэх, ёс заншлаа хүндэтгэх, өвлөх зэрэг нь гэр бүлийн гишүүн бүрийн эрхэмлэх зүйл юм аа. Та багшийнхаа зөвлөгөөг уншсан боллоо. Дараах асуултанд хариулаарай. Бид гэр бүлийн гишүүдээс юу сурдаг вэ? Танай гэр бүлийн гишүүдийн бахархал юу вэ? Гэх мэтлэн эдгээр асуултыг бичээд дэвтэртээ хариулаарай. Гэр бүлийн гишүүн бүр үүрэгтэй байдаг. Танай гишүүд гэртээ юу хийдэг вэ? Чи гэр бүлдээ ямар хувь нэмэр оруулдаг вэ? Энэ тухай гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Багш нэг тохиолдлыг уншиж өгье. Бүгдээрээ анхааралтай сонсоорой. Манай гэрт өдөр бүр нэг шинэ зүйл болж байдаг. Нэг удаа манайхан өрөөндөө засвар хийхээр боллоо. Бид засварын багийн ахлагчаар аавыг сонгов. Аавын даалгавраар ээж эгч хоёр ханы цаас цонхны хөшиг авахар дэлгүүр рүү явлаа. Ах бид хоёрт ханы хуучин цаасаа хуулах, цэвэрлэх ажил оногдов. Харин аав эмэг эх дүү хоёрыг тусланд хүргэж өгөөд ханы цааснаас цавуу авчирч найруулж бэлтгэлээ. Ханы цаасыг аав ах хоёр нааж, эгч ээж хоёр хоол бэлтгэв. Харин би тэдний аль алинд тусалж байлаа. Ингээд гэр бүлээрээ завгүй ажилласаар орой ханы цаасаа нааж дуусгалаа. Манай өрөө гоё саруулхан, цэвэрхэн болсон байлаа. Бид
ээж эгч хоёрын хийсэн амттай хоолыг идэж бүгд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун аж аргалтай байж билээ. За энэхүү тохиолдлыг уншаад чи юуг ойлгож авсан бэ? Дараах асуултанд хариулъя. Гэр бүлийн гишүүд энэ ажилд ямар оролцоотой байсан? Хэн оролцоогүй? Яагаад? Гэр бүлийн гишүүд яагаад ач жаргалтай байсан бэ? За эдгээр асуултанд хариулахын тулд дээр байгаа тохиолдол буюу кейсийг дэвтэртээ бичиж тэмдэглээд асуултаа бичээд хариулаарай. Гэр бүлийн гишүүн бүрт хэрэгцээ байдаг. Өөрийн хэрэгцээгээ хангахын тулд хэн юу хийх ёстой вэ? Энэ талаар сайн бодож байгаад дараах хүснэгтийг нөхөж бичээд ярилцаарай. Хүснэгтийг бөглөхдөө ээж аваахаа тусламжийг авч болно. Хэрэгцээ гэдэг дээр гэр бүлийн ойр зургийн хэрэгцээг жишээ болгон бичсэн байна. Харин ардлын хоосон хүснэгтэнд чи өөрөө ямар оролцоо хувь нэмэртэй байдаг тухайгаа бичиж бөглөөрэй. За хичээлийн дэвтрээ цэвэрхэн гаргацтай бичээрэй. Мөн зураглал хүснэгтийг зөв сайхан эв цэцтэй бичиж гэрийн даалгавраа багштай илгээгээрэй. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.